Medical Media Mend үзүүлж байна. Бичлэг эхлэхээс өмнө лайк болон subscribe дарахаа битгий мартаарай. Бичлэгэндээ орцгоё. Эхлээд өмнөх анги дээр төлөөлөгчөөр мань хүн сонгогдсон штэ. Тэрэн дээр ангих хүүхдүүдэнд урууцаад муулж хахад нь мэдээж юу сонсчод ууралдаг. Энэ зүгээр суулж байгаа болохоос ш өөрийн дугаараар орж олон үстэй багшаа гэд би орё гэтэл юмээ суглаад би ялчлаа гэд ороод ирдیں۔ Саяны хэлсэн үгсэд нь ангихнаас уучлахгүй гэж мань юмээ юуд хэлдэг. Тэгээ ангихнаас ууралсан уучлаарай гээл дээрэс нь мань хүнд бас уучлахгүй байдаг. Дараа нь төлөөлөгчдийнх нь хурал болж байна. Юмээ цуг сууж ахтаа юу чамаг өгөөрч уурлахад чамд гоё юм зү гээл. Нас шиг орон зайтай анхаардаг хүн юу шиг хизээж тэгж орилж чадахгүй гэдэг. За тэгээ гол хүн нь орж ирээ соёлын өдрөлхийнх нь хурал эхэлдэг. За тэгээ тараа явжсэн чинь юу үүдэн түлээж гисэн юмэгээс уучлахгүйгээ баярлаа гэдгээ хэлдэг. Чи яагүйсэн бол энэс жилээс амар муухай үг хэлэх байсан гээл. Маргааш нь ангидаа орж ирээд манай анги дизайныг даатгаж авахар болсон гэж байгаа. Сургуулийн орчинд янз бүрийн гоё бүтээл юм шиг байлээ. Мөн хэр сайн хийснээс хамаарат байр эзэлнэ. Тэр санаа нь болохоор лаасны хаягдлаар нэг комик номны зураг шиг том самбар хийж байгаа юм шиг байлээ. Дараанаас юмээ өөрийгөө таараагүй гэдгийг хэлдэг. Минь үнтэй цэг болохын тулд таарсан гэж бодлоо хэлсэн болж таарж байгаа. Юу ч өнгөнгийн лааснуудыг ялгаал. Улаан тийшээ, шарн тийшээ гээл. Яг би болгох комикийнхаа дүрсийг цаасан дээр буулгаж байдаг мань хоёр. Тэгэл үз чи нөгөө шар устэй юу чин лааз ялах хэрэгтэй гэд ороод ирдэг. Тэнгүүтээ нөгөө нэг комик чин харангуйтаа өмнөөс нь илүү сайн зураад өчтیں۔ Зураг чадвартай нэлээд сайн болтой. За тэгээ зураг ажлыг юу дүүлдээгээд бусад ажилдаа өөрсдөө ордог. Маргааш нь юу зургааг бүр гүйцээгээ бодоод хүрээд ирдэг. Дараа нөгөө зургийг хүүхдүүдтэй харуулад энэ хүү бүтээлийг хийнэ гээл. Хэн зурсан гэдэл юу гээл. Нөгөө хүүхдүүд нь ч гэсэн юу ийм сайн зурдгийг хараад гайхчихгаа. Өнөөдөр уг нь 5 дахь өдөр байхгүй юу? 7 хоногхон энэ өдөр уулздаг болохоор өнөөдөр мань хүн уулзаад яах юм бэ гэж идэг. Нөгөө ажлыг хийгээ завгүй болохоор уулзаад хэрэггүй гэж байгаа. Өнөөдөр дандаа цуг тоглодог байсан болохоор тэрэндээ айгуу дасчихсан. Тэсэхгүй тэгээ буцаж залгаад манай түрээд ирээж би өөрөө чамаа санжин манжин гээл хэлчихэж байгаа юм л та. Юм мэдээ цуг тоглохоос илүү зүйлийг бараг байхгүй болчихсон. Би чамаа санаад бараг үхэн гээл. Юм болохоор найзуудтайгаа гарч исэн. Юу болон найзуудтай худлаа хэлээд мань хүний гэрт хурж ирдэг. Тэгээ гэрлүүн ороод нөгөө ажлыг хараал. Чич надгүй эцүүдхэндээ гээл. Тэгээ юу цуг яриад юмаа хийж явахдаа юмээ чинь мань хүний мөр идрийг дэрэлж мэрлээл. Бэжсэн чинь юу ч нэгэд мань хүний хаалгыг тушаад ороод иртیں۔ Тэснэ юмээ чи байгаа зтэй гээл. Юмээ араас дагаал хүрээд ирсэн болж таардаг. Тэгэл энэ хоёр харилцаагаа хэлж байгаа. Би чиний сайн найз үстэй хэлж болохгүй байсан юм уу гээл. Юмд болохоор өнгөрсөн юмнууд нь бодогдож байгаа. Хүмүүс бүгдээрээ л юуг онцгойлж хардаг гээл. Өмнө найзалтай байсан найзуудад ч сурваад юутэй найзалж ихжсэн гээл. Өнгөрсөн юмнууд нь бодогдож байгаа. Тэгэд юмээ юу ч хэлэхгүй гараад явчтیں۔ Тэр хэвтлээс ширүүсөө чат өчгүй нилээд онсон. Зүгээр суул дээр яаж өдөг тэрэн шиг байгаа л. Мань хүнтэй ширүүсөө чат өчгүй харьцахгүй. Тэгэл мань хүн чи юу гэж тэсхөв нэг өдөр арсангүйч очоод чамтай ганцаарчилж ярих юм байна гэж дагуулаа явчтیں۔ Тэснэ мань хүн дуурлаад хоёулаа харилцааг нууцлж байгаа зүтэй гээл. Инхэн тэднэр зэжигтэй санагдчих штэ гэж байгаа. Дараа нь ажлаа дуусгийгээд юм аяж явахдаа яг чиний чатыг харахгүй байгаа шалтгааныг асуухгүй мэгдэг. Мань болохоор хүчилж асуухгүй л гэж байгаа. Тэснэ араас нь тэрж аваал. Соёлын өдөрлөг дуусгаар шалтгааныг хэлье гэж байгаа. За тэгээ маргааш нөгөөдөр нь соёлын өдөрлөг нь болоо. Энэ тентхийн косплейүүд бас манай ангийнхны хийсэн лазер хийсэн бүтээл нь дараа нь дээвэр дээр гараа юу ирэхийг хүлээнгээ гар мараа барилцаал. За тэгээ юу орж ирдгээ. Араасмаас хоёр охин дагуулчихсан орж иж байгаа. Юу н хоёрын багийн найз нэлгдэг. Гэхдээ энэ хоёрын юмэг багийн найзаа гэж боддгоо гэж байгаа. 5 дугаар анги маань эхлэхэд юмгийн анх найзуудын талаар өнгөрсөн амьдрал гардаг. Юмээ хоёр найзуудын хаамт явж байхдаа нэгэн шаргалцтай охиныг явж байгааг хараад араасангүйд очдог. Энэ мэдээж юу? Шинэ газар тэрээд шинэ газартаа тасч чадахгүй л явж байгаа зэрэг. Найзууд жахгүй бүх юм хэцүү санагдж байхад нь юмээ ирээд гар барин анх найзууд болж исэн байдаг. Энэ бол энэ түүхийн эхлэл. Дараа нь юуг нөгөө нэг хоёр найзтайгаа танилцуулахад гаднах төрөх үс өдрийн өнгийг хараал. Нөгөө хоёрын найзалмаас санагдаад найзууд болж байгаа. Минь сойш дунд ангид орсон. Нөгөө хоёр нь өөр ангид орчихсон. Минь хоёр нэг ангид орчихсон. Юу болохоор ганц сургуулийн нүүр царай болсон охин гээл. Тийм ч болохоор хүн болгон түүнтэй найзлахыг хүсдэг. Юмтэй л ганц сайн найзууд нь штэ. 10 удаач гэсэн минь үнийг зүгээр нэг жирээ охин гээл. Нэг өдөр юмээ 4 тасалбар авчаад
Нөгөө хоёрыг цуг юуг дуудаад дөрүүлээ кино үзгөө гэдэл дараа 7 хоног завгуудыг гэснээ юуг дуудаад гурлаа хамт гарч идэв. Нөгөө хоёр нь болохоор юуд худлаа хэлж байгаа. Юмээ хичээлийгээ завгуугаа гэж хэлдэг. Анх юу болон юмээ энэ хоёртой цуг дан октод сурдаг октодын сургуульд байсан гэсэн штэ. Юмээ энэ байдлаас зугдахын тулд сургалтын төлбөрөө төлж чадахгүйгээд албаа шилжиж ирсэн гэж байгаа. Юу болохоор юмээ цорын ганц сайн найзаа гэж боддог. Тийм ч болохоор араас бас шилжээд хүрээд ирчихсэн. Юмэж тэр юуд маш их хайртай тэрнийхээ ирээрч бас үзэх яддаг гэж магадгүй гэж байгаа. Зөрөөд гараад гүйждэг. Араас нь ярилцгаад манд залууч гэсэн очиж байгаа. Өмнөх сургуультаач тэр дандаа гадуурхлын дунд байсаар ирсэн ч юм уу. Сэтгэлээ уулталж бас мандтай ярилцаж байгаамаа. Холуустыг дээшээ тагт руу гарч хагаад нөгөө найз нь буугаад явж идэг. Тэвэг дээр ганцаараа юу суучихсан байж идэг. Юмэж тэр хэлсэн үгстэй харамсаал би ч даадах юм тийм байгааг гээ. Өөрийнхөө мэдрхийг хүсдэг хамгийн дургуй зүйлийг түүнд мэдрүүлсэн гэж байгаа. Түүнээс өөр найзтай болсон тэгээ нуусан. Худлаа хэлж өөр найзтайгаа тоглолтоо байсан гээл. Мань хүн болохоор хоёулаа ярилцаагаа жоохон завсралыг гэж байгаа байхгүй юу? Эсэгтэй тоглохгүй байж байгаа чи юутэй эвлэрээл гэж байгаа. Миний хүсэж байгаа зүйл энэ л гэснээр хөдөлцөөд юу дээр очиод юмэж тэр юугээс уучлалтыг гуйж байгаамаа. Тэгэл юу чинь нулимс тусаагаал чамааг намайг найзаа гэж бодхой болчихсон л гэж айлаа гээл. Тэгээс мань хүнтэй эсэгтэй тоглохоо болно гэдгээ бас хэлдэг. Би чамд цаг гаргаж байна л гэж байгаа. Тэгсэн юу болохоор юу балаараад байгаа юм бэ? Тэгвэл Маки хүн гомдчдیں۔ Бага үздэй гээл. Гэхдээ миний хийгсэн гуйлтыг биелүүлэх гэж байгаа. Тэгс чинь мань хоёрыг хөдлөлцөөд соёлын өдрөлгөөр тойроод алах гэж явсан. Хажуугаар явж байгаа хүүхдүүд нь гайхаж хараал, нөгөө хэд нь зураг мураг дараал. Дээрээс нь бас хөгжилтөөр гэдгийг биелүүлээл. Тэр хавар нэг бараг болцоо шахуу юм болчихж байгаа. Ангари хийсэн бүтээлтрийг харж яваал. Харин юу болохоор нөгөө хоёр найзаа гаргаж өгч гинэ. За тэгээ соёлын өдрөлөг дуусч гэртээ ирвэ. Тэгсэн яа ч юм юу хүрээд ирчихсэн би бол агаар наав битгий тоо гэж байгаа. Яасанс чи хоёр дахь гуйлт нь болохоор тойрын нуус тоглоомыг би агаар шингээ хараа байж гинэ гэж хэлсэн гэж байгаа. Дараа нь хөгжилдөж тоглож дуусныхаа дараа Маки хүнтэй тоглох хүнхрэх хөгжилтэй байдаг. Одоогийн би түүнтэй тоглохгүй байх гэдэг боломжгүй ээж гээл хүлийн зөвшөөрч хэлж идэг. Дараа нь юу гэрлүүг харихаар болоо яваад өгдөг. Дараа мань хүнийг ханиалгаж байгаа харангуйтаа нэг хүнжилд ороод тэгэл те нэг кино мэн үзэл сууж байгаа. Дараа нь тэгснээ яг нэрээр нь дуутыг гээл авгаар нь биш. Тэгвэл би ч гэсэн чамаа юмигээ дуутчих гэсэн чинь нөгөө ер нь илчилж мич. Дараа нь чи надад хайртай юм учиж тойроод яадаг ааш. Дараа мань хүн гэрт нь хүргэж өгдөө. За тэгээд орхихаа гадаа чи над хайртай гэж асууж шүү. Мань хүн тэгэл чиний хариултаас л болъё гэсэн чинь чи над хайртай үс чинь. Юм чинь болохоор би чамд үнэхээр хайртай гэснээр хацартай нь үсчихэд ороод өчтий. 6 дугаарыг маань эхлэхэд мань хүн ээж аав хоёрынхаа салтын талаар зүүдэлдэг. Ямар муухай зүйтэй ашгүй зүүд ээж гэснээр сэрээл. Босоод цайгаа ууж байхдаа өчигдрийн явдлыг бодож байгаа. Мань хүн болохоор юмитэй өөргөө үерхэл тохир хүн биш гэж бодож байгаа байхгүй юу? Аав хоёрынхаа салтын талаар бодоод бас эцэст нь нэг нэгнээс залхаал дуустдаг гэж бодож байгаа. Одоогийн би түүн тохирохгүй бол тохирогд нэгэн болохын тулд хичээнэ гэж байгаа. Юм цуг сургууль руугаа явах уу гэд сургууль руугаа цуг алхаж байна. Явж явах замдаа мань хүний уруул нь хатчихсан мэн гээл уруул өнгөлөгч гарч ирж уруулд нь төрхөж өгөөл. Чиний ашигладаг уруул өнгөлөгч үү гэж асуудал. Зүрдээ чамд төргсөн шинэ уруул өнгөлөгч гэдэг. Тэгснэ илүү дотоос бол нэг уруул өнгөлөгч ашиглая гээл. За тэгээд сургуультай ирвэ. Сургууль руугаа ороод ирсэн чинь нөгөө улаан өстэй хүн чинь ангийн дараа гэж дуудаад идэв. Дээрс нөгөө бүтээл нь тусгай байр эзэлсэн гинэ. Улаан өстэй хүн чинь юм итэй та өргөж байгаа үсттэй гэж байгаа. Мань хүнээс жоохон бишүүрхэд байгаа юм шүү. Өчтөр юу болсон гэж асуугаал. Энд чатан дээр мань хүн цус сарын талаар ярьж байна. Юм болохоор цус сараар төлөвлөсөн байгаадаг. Дараа сургуулийн хойны юуд нэг гай сэтгэлээ илчилтэй байж байна. Нэгдч тэр нууцаар хараад өөд болохгүйсэн болохоор найзуудаараа яваад очдөг. Төлөвлөсөн гэсэн зүйл нь Крисмсийн парти гинэ. Багш нь бүртгүүлгээд хэлж ийсэн байна. Нэгдч тэр мань хүн ямар найзтай биш юус бүртгүүлээгүй. Одоо усан хойно харамсаал сууж байгаа. Тэсэн нэг ангийнхан банд дуудснаа ярих хэрэггүй нэгэ дагуулад төрөд ирсэн гинэ. Энэ хүн бүр дотроо энэ нөгөө алдарт мөнгө нэхэх нөө гээл. Тэгсэн нөгөөдөг чинь надтай найз болооч гэж гуйж шүү. Бейсболоос юусэн юу ч боддгоо байсан гэхдээ мань юуг хараад дурлцсан гинэ. Натаа найз болоод юмэд хэлээд юутэй танилцуулаад өгөөчлөл гуйж байгаа. Мань хүнч тэр шууд татгалздаг. Нөгөөх хүнч тэр өмнө юусэн юу ч яриаггүй шууд отны юм шиг харьцаа бис даадах юм тийм даа гээл. Гаднаа дөлгөөхөн харагдагч
Шууд татгалцах занаа чинь хөндлөмөр ингэж байгаа. Нөгөө фартид нь нөгөө охтын сургууль гэсэн байгаа. Тэр хоёртой бараг дахиж таармааргүй л гэдэг. Яг го таксих мөнгөнд төлсөн болохоор нэг хоол идчихэд ирэхүү тэгээл. Үдшил нь болохоор 8-9 гээд тарчин. Тэгэл мань үдээ зугуулцуул гэдэг. Тэгэд мань залуу гэртээрс чинь ээж нь тахтан дээр тамхи татчихсан сууждیں۔ Энэ төрхөө яг жилийн өмнө харуулж исэн гээл. Яг ааваас салж явах үе гэдэг. Тэгсэн маргааш өглөө нөгөө юу чинь тойртой цуг танаа гэрт байж болох уу гэж асуудیں۔ Өндөө бол юмээ худлаа хэлэх гэж үзээд арай маки күнүү гээд улгаж асууад аргагүй их нь үннээ хэлчихсэн байдаг. Тэгээ сургууль дээр ирвээ. Нөө юуд сайн гэсэн залуу чинь юуг дуудаж шүү. Сэтгэлээ хэлчихгээл гар авчих боллоо. Мэдээж юугийн хариулт нь мэдээж ойлгомжтой гээл мэд. Болоос болохоор мань хүнийг асуусан бол хариулт нэрээ өөр байж болно гээл. Тэгж юмыг уур өдрийг хүргээл. Татгалцсан хариу авсан гэдгийг ангийнх нь хөвөөд ярьчихсан явж идэг. Энэ залуу болохоор Секи гэдэг заяа. Тааш нилээн гарах дүр. Манайхаа очиод юу таягцаа одоо юу хичээн та гэж асууж байгаа. Мартахыг хичээнтэй гэхэд тийм чамархан мартчих чадахгүй дэгээл. Мань хүнийг юмэтэй үерч байгаа зү гэж асуудаг. Мань хүнч тэрэ гацж төвчрээд арай ч үерхээгүй гээл. Тэгсэн Секи эртхэн шиг албан ёсны болгосон дээр шүү гэж байгаа. Ойр үед юмэг их алтартай болж байгаа гэж хэлдэг. Хийдэ өгөөч гэсэн танилцуулаад өгөөч гэж гуйж байгаа гинэ. За тэгээд энэ хоёр найзууд болж байгаа тэр. Мань Секигийн хэлсэн үг бодогдоод тэгэд мань хүн маргааш амралтын өдрөөр цуг кино үзгөө гэж асуудаг. Юм ич тэр болцоонд өрж байгаа мó гээл. 5 дахь өдрөө болгон цуг тоглодог ч гэсэн амралтын өдрөөр цуг гарч байгаагүй мэн гээл. 5 дахь өдрөөрөө цуг явах газар байна гээл. Яасан гэс чин болцоонд тааруулах ховц аавна гинэ. Журнаас юу тагцсан явж идэг. Юу яг хүнд мөргүүлээд унагчаад мань хүн барьж аваал. Тэснэ мань хүний гарыг ямар хатгүй ингэж барьж мэрж үзээл. Дундуур нь та хоёр одоо болох юм биш үгээл юм хардаж гойж ирж байгаа нь тэр. Араас мань хүн юмыг суучлах байгаал. Мань залуу гараа өгсөн чинь хөдөлцөөд гаваад явцдаг. Мань хүн 0-д ороод ирчихсэн ядарч өглөө гэж гисэн. Тэсэнс чинь нөгөө хоёрыг чинь дагаж явсаар байгаа ядарч байгаа тэр. Тэгэл 0-оос гараа ирсэн чинь нэг хүнтэй мөргөлдөг нь мань залуугийн төрсөн аав нь гэж байгаамаа. 7 дугаарыг маань эхлэхэд аав нь удаа уулзсангүй шүү гээл. Манай болохоор хөөдөө ямар ч уулзсан авах уу? Ажил гэж явж байгаа гэдгээл хэлдэг. Тэг ч бас ажлынхаа хүнтэй уулзчаад явж ийн гээл. Тэгээс уусч чинь нэг даргаа гэд хүн хүрээд ирдэг. Аамч тэр туслагтаа юм миний хөөж танилцуулж байгаа. Дараа юмэгс чат ирээд тэрийг уншаад найзуудтай уулзахаар явлаа гэд явдаг. Тэрхэн зуур ээж аав хоёрынхаа салтын талаар бодоол салаад яаж явсан талаар л гарч байгаа. Иргэдээс чинь юмэг чамааг ирэх хүртэлцтэй байж сууж ятсан гээл. Юмч тэр эцсэндээ юугийн амын тайлал. Дараа нь бөөндрөө хоол идэхээр суужнаа. Мань хүн бодлогочирч жагаад гинт өссөн байх шүү гээл хоолоо сонгож байгаа. Дараа нь юм хоёр хичнээн эдсэн ч өөрсдөө харгалдгүй талаар яриад юмч тэр би яах вэ дасгал хөдөлгөөн идэг чийл эвтэд идэг үстэй гэж хэрэлдээл. За тэгээ 5 дахь өдрөнд дуусч маргааш нь болноо. Маргааш өглөө нь мань хүн авсан хувцас өмсөөл байжсэн чинь өглөө юм хаалгын тогшоод ороод ирдэг. Гадаа нэлээ үтэн байж шүү гэснээ юу битгий ирчихсэн. Мань хүн ч гэсэн хараал. Тэгснээ юмгинд чисээ миний хөл рүү харсан уу гээл. Үгүй чамд даартхан болов гэж утсан гэж байгаа. Агаадаг ингэж болцож байгаа болохоор хамгийн хөөрхөн төрхөө харуулмаар байна гэж байгаа. Тэгэд өглөө тэсэхгүй шууд гэрт ч үрээд ирсэн гинэ. Хурдан л харуулмаар байна гээл хүрд ирсэн гэдэг. За тэгээд болцоонтой явж гинэ. Хөдөлцөөл алхаж байгаа. Алхачих явцдаа мань өөрсдөө толны тусгалаар хараад би яг үн тохир хүн мөн үү гэснээр явж байгаа. Тохирныг нь байхын тулд хичээнэ л гэж хэлдэг. За тэгээд кино эхлэхэд гүгөд ордгоо. Орсон чинь театрын суудлал нь хосын суудлал үдий. Мань хоёр сугталцал суугаал. Яг ингэж суугаад байгаа гэсэн чинь энд байгаа их хүмүүс нь ингэ сууж байгаа зү дэлгэж байгаа. Мань хоёр өөрсдөө үздэг төрлийн киног үзээгүй. Яг хайр дурлалтай кино үзсэн биш. Нойр нь хүрээд юм 30 минут ч болоогүй унтаад өгсөн гэдэг. Харин жинхэнэ кино чи энд байна даа гээл. Тэр кинонд тэгсэн чинь аврах том матартай, аврах том шарк тэгснэ хагас сая бүр хүнтэй тийм кино байдаг. Мэдээж нэг сонирхолтой болохоор бодож байгаа бодол нь хүрдэл нийлээл. За тэгээ гараа авчих та. Мань хүнийг чи юм караоке даргуулаа явах гэж байна. Би өмнө ерөөсө караоке орж байгаа гэсэн чинь хүчлээ чамаг ордондоо гээл. Эхлээ юм дуулж үзүүлээл. Дараа нь тэгснэ мань хүнийг дуул гэдэг. Агаатайгаа ингэж дуулж байгаа болохоор хэцүү гэж магадгүй цуг дуулж байгаа. За тэгээ дуулаа гараад ирэхэд орой болжээ. Гацуур модны доор хоёул нь ялуураа сууж байгаа. Даарчин шүүгснээ герман руу гараа хийгээл. За энэ хоёрыг нь ялуурлаад бид хайлуулаач шаах. Өмнө юм минь үнээс чи над тайр тавь гэж асуусан штэ. Тэрнийхээ хариултыг хэлгээ хэлж чадахгүй. Тэгэд үжис чинь нөгөө аав нь үждیں۔ Аав нөгөө туслагтайгаа нэлийн дотн болтой. Цугталцаж явж байхаас нь ахуулаад харагдахаас нь өмнө яваа гэтэл мань хүнийг тэрж аваад нуучдаг. Тэгээ гэр гэрлүүгээ явж байгаамаа. Мань хүнийг гэртээ ирэхэд ээж нь тагтан дээр тамхи татчихсан цусчдаг.
Ээж нь тэгээд юмэтэй хийсэн болцоо чи ямар исэн гээл. Тэгэл өдөржингөө кино үзэл караоке орсон гэдгийг хэлдэг. Ээж нь ч тэр хүүгээ цаашлуулаад аавын салснаас хойш мань хүн 1 сар тутамд аавтайгаа 1 удаа уулзсан юм байна. Тэр өдрийн дараа 7 хоногийн 5 дахь өдөр гинэ. Мань залуу аавыгаа туслагтайгаа судалцаа явж байгааг харсан штэ. Салсан шалтгаан хараа энэ байсан болов уу гээл. Янз бүрийн бодоол гүлээсэн байж хатан ээж нь одоо амар усанд орчоод тэр би хоол бэлдээ гэж игдэг. Ээж нь хоолоо бэлдэж дуусаад хүн ч тэр уснасаа гараад тэгэд хойлоо 6 цамг үздэг. Манны багийн баахан зургнууд байна. Ээж нь ч тэр гуруулаа авахсан зургаа хатгалаад аваад үлдчихсэн байдаг. 8 дугаар анги маань эхлэхэд юмээ өглөө мань хүний гэрт ирчихсэн. Мань залуугийн жоохны зургуудыг үзээ сууждаг. Жоохонтой ямар өхөрдөн байсан бэ гээл мань хүнийг өхөрдөөл. Мань залуучсан үзүүлэх дургуул байгаа штэ. Дараа нь ээж нь тамхи асаагаараа мартсан байна гэж авч өгөөд тэгтээ гэр бүлийн асуудлыг юмэд битгий хэлрээ гэдэг. Юмээ болохоор аавын өөр хүнтэй явж байгааг харсан штэ. Удахгүй шалгалтны ойртоод хичээлээ цуг ихээр болж байгаа. Тэгтээ юу ч бас хэлчигээд гуруулаа хийхэр болдог. Дээрс нь бас мань хүн секийг дуудаа ихэд цуг ээж болох юм гэхэд юу зөвшөөрдیں۔ Юу дотроо баахан амтан бодоол хичээлээ хий гэж хаад юу бодоод байгаа юм бэ гээл. Тэгээ хичээлээ тарсан дараа мань хүний гэрлөө юу юмээ секи менүтэд дөрүүлээ. Хичээлийн ингээд мань хүний гэрлөө явдаг. Секи болохоор юу гэсэн сэтгэлэн жоох ч байгаа штэ. Үйл хөдлөлт нь хацар нуулгаал. Үйдсэн чинь юу мань хүнийг хичээл заагаад өгөхэд заагаа тараа үйдсэн чинь гарыг нэг хүн бариад авдаг нь юм ийдэг. Тэгснэ за яриач яв. За дараа мань хүний хийсэн амттан идэж байна. Секи болохоор юуг идэж байгааг нүднийхээ болонгаар хараад мань хүн идэж байгаа цацар дээр наалч гисэн байна гэтэл алсын минь онгуудаа амруугаа идчихдий. Нөгөө хоёр чинь хоёр баг үрчээ юм шиг харилцаад байгаа юм шүү. Ядаж наатахаа хоёулаа ахтай хий гээл. Тэгснэ юу болохоор би ч гэсэн маки хүн шиг залуутай болох юмсан гээл. Юм Секи хоёр чинь сандралтаал. Тэгээд оройлж явхаар болж байгаа. Юу Секи хоёрыг гаргачаад юм мань хүнтэй ярих юм байна гэснээ тэрвэрээ тавдیں۔ Төрөний ярьсээрээ сонсон мэт гээл. Юу маки хүн шиг гэдгийг сонсчоод мань хүнийг алдчихгүй тэгээд айгаалаа юм билээ. Мань залууч тэр би чамаас өөр хүн ардгүй л гэж хэлдэг. Тэгээд нэлэрч маргааш нь болоо. Аавтайгаа сар болгон уулздаг өдөр нь юмш тэр наача айгуу гойгой хаалттай газар штэ гээл. Дээд зэрэглэлийн үнэтэй хоолнууд зардаг гэж байгаа. Тэгээ яг юмгийн хэлснээр хоолнууд захиалдаг. Тэгээд хоолоо захиалж идэж дуусныхаа дараа мань хүн аавтайгаа ярилцахаар болж байгаа. Мань хүн тэр цуцлагтайгаа ямар холбоотой гэж асуудаг. Яалчгүй тэр шүн харчаа юу гээл. Мань хүнийч тэр юмээ тэрүүлээ байж хань харчихсан байлээ. Би төрсөн үгээ ямар ч өөр хувцастай байсан таны шүү гээл. Тэгэл мань хүн давтан та тэр туслагтай хайртай юм уу гэж асуудаг. Тэгэл ерөөс нөгөө улаан өстэй хүн чинь гинт амар чарлал босоод ирдیں۔ Очиод яасан гэж асуусан чинь нэг найз залуутай малуутайгаа болсон гэдсэн штэ. Тэр нөгөө нь л төлбөрийн даа нэгэд хоол идчихсэн юм бэ. Тэгэд өөр тийшээ алга болчихсон. Өөр нэг харьцдаг охин руугаа явчихсан гэ тэрэнд нь уурлал орилсон гэж. Манай үеийн ангийн хүүхд бол би тооцоогоо төлөе гэхэд та танихгүй үстэй манай ангийн хүүхд би тооцоогоо төлнө гэд гартаа ч гэсэн та туслагтай хайртай юу гэснээр гардаг. Өөр цэрэлэл уурлаад гарсан тэр замдаа нөгөө чинь дэлгүүрч копиг уучаад явж байна. Тэгтээ мань хүн улаан үстэйс нэг зүйл асуудаг нь таны эцэг чинь хоорондоо эвтэй юу гэж асууж байгаа. Яг хөтэ гайгүй л байдаг гээл. Хаяд өрөөний цаас сонь чимээ дуурдаг шүү гэж авдیں۔ Дараа нь улаан уст асуудаг нь чи юмтэй дотносхоос өмнө өөр найз байгаагүй лүү гэж асууж байгаа. Тэр нь ч тэр шалтгаантай байсан бололтой гэдэг. За тэгээд улаан уст гэлүүгээ архиор болж байгаа маа. Өглөө нь болчихсон ээж нь цагийн бэлдээ суужнаа. Ээж нь ажилласаа амралт авахар болсон гэдэг. Тэгэхээр ажилд явахгүй гэртээ байна л гэсэн үг. Ээж тэр хичээлд явж байхдаа юмэд бас хэлдэг. Өдөр болно мань хүний гэрт суулардаг байсан штэ. Та 5 дахь өдөр манай гэрт хоол идэхүү гэдэг. Юмгийн аав ээж нь хоёулаа гинэ. За энэ хүн надад амжилт маань дуусж байна. Дараагийнхаа бичлэгүүдийг илүү урдан үзэхээс лайк болон subscribe дарахаа битгий мартаарай. Дараагийнхаа бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.